улсын цагаачлалын визийг зогсоосонд Монгол улс багтжээ. Иран эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 2400-аас 3000 гаруй хүн амиа алдаад байна. Бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны эргэлт анх удаа нэг их найдварыг давж рекорд эвлээ. OpenAI компани Google Translate-тэй шууд өрсөлдөх орчуулга хийдэг бүтээгдэхүүнээ танилцууллаа. Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Улаанбаатар хотод 9 цаг 10 минут болсон байна. Бид хөрөнгийн зах зээл бизнесийн залбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд тайлбарлан өргөх болно. Студид надтай хамт Можигсүр ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр хамгийн ихний мэдээлэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс Улаанбаатарын цагаар мегмар гарагийн шөнө гаргасан нэгэн мэдээлэл байгаа. За энэхүү мэдээлэл нь 75 улсын цагаачлалын визийг төр хугацаанд зогсоож байгаа гэдэг мэдээлэлээс. За энэхүү 75 улсын жагсаалтанд манай Монгол улс багтж байгаа. Тэгэхээр яг энэ ямар шийдвэр байв гэдгээс эхэлцгээе тийм. Тэгэхээр сая хийсэнчлэн 2026 оны 1-р сарын 21-ээс дэлхийн 75 орны иргэдэд цагаачлалын визийг олох үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа юм аль биесний мэдээлэл гарсан байна. За нийт 75 орн байгаагаас гол нөлөө бүхий болон манай бүс нутгийн бас зарим орнуудыг дурдвал за жишээлбэл 1-р сарын 21-ээс ирж эхлэх уг шийдвэрт Латин Америк, Балкан, Өмнөд Аз, Африк, ойрхот орнууд, Карибын нэгэн улс орнууд багтж байгаа. За тэгээд тухайлбал Азиас бол манай Монгол улс сая хэлсэн. За Таиланд, Пакистан, Бангладеш, Камбож, Лаос, Мянмар, Непал зэрэг улсууд, за мөн Станы орнууд, за ойрхот орнууд ба Европоос бол Орос, Иран, Ирак, Египт, за Ливан, Сир, Йордан гэх мэтчлэн улсууд, за Латин Америк ба Карибын нэгсээс Бразил, Колумб, за Куб, зэрэг Ямайка зэрэг Уругвай зэрэг улсууд багтсан байна. За Африкаас бол Нигер, за Сомали, Этиоп, Гана, Камерун гэсэн улсууд бол багтсан байна. За энэхүү мэдээллийг гаргасан гол шалтгаан юу вэ гэвэл Америк нэгдсэн улсын төрийн департаментаас гаргасан мэдээлэлд дурдсанаар за эдгээр улсаас ирж байгаа цагаачид Америк нэгдсэн улсын нийгмийн халамжийн сангаас хэд их хэмжээгээр тусламж авч байгаа нь Америкийн ард түмний за татврын мөнгөнд ачаалал өгч ийн гэж үзсэн байна. За зорилго нь бол мэдээж шинэ цагаачид Америк нэгдсэн улсад ирээд өөрсдөө бүрэн санхүүжүүлэх чадвартай эсхийг дахин хянах за шалгалтын журмыг чангахын зорилготой. За тэгээ визийн консулууд мэдүүлэг гаргачин нас, эрүүл мэнд, гэр бүлийн байдал санхүүгийн чадвах, боловсрол бол англи хэлний мэдлийг илүү нарийн шалгах юм байлээ. За гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол энэ шийдвэр нь цагаачлалын бус виз мэдүүлж байгаа иргэдэд бол хамаарахгүй. Буюу аялал жуулчлал, албан болон бизнес, за сурах, оюутан солилцоо зэрэг цагаачлалын бус визийн ангилалд хамаардаг. Тэгэхээр ер нь бол энэ төрлийн визүүд бол хамаарахгүй гэдгийг Америк нэгдсэн улсын Америк нэгдсэн улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас бол аль биесний мэдээлэл бидэнд илгээсэн байна. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны 2 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш ер нь яг цагаачлагчдын эсрэг зам мөн визтэй холбоотой энэ асуудлуудаар бол нэлээд чанга дүрм журмуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа гэж хэлэхэд болно. За Америк нэгдсэн улсын түүхэнд сүүлийн 50 жилд анх удаа цагаачдын урсгал хасан хот руу орж ирснээр бол илүү олон хүн тус улсыг орхин гарсан гэдэг тоо мэдээлэл байна. За Дональд Трампын засаг захиргаа 2026 оны дөрвөгсдийн квотыг түүхэнд доод хэмжээ буюу за энэ жил ердөө 7500 болгон бууруулж за өндөр ур чадвартай ажилтны H1B визийн төрлийг бол төрлийн хураамжийг $100,000 болтлол нэмэгдүүлсэн нь бас хөдөлмөрийн зах зээлд бол нэлээдгүй хүчтэй цохилдог бол тухайн үед бол өгж илаа. За харин сүүлийн саруудад Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын дүрмийг чангатгаж за ялангуяа шалгалтын үйл явц нь хангалттай найдвартай биш гэж үзсэн. За эсвэл үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн орнуудын иргэдэд бол онцгой анхаарал хандуулж байгаа. За өнгөрсөн онд гэхэд Афганистан, Чад, Конго, за Эквадорын Гвиней, за Гайти, Иран, Лив зэрэг улс орнуудын нийтдээ 18 улсын иргэдэд бол аяллаа визийг нь хүртэл хориг тавьсан байгаа. За харин өнгөрсөн 10 дугаар сар цагаан орны зүгээс Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн бага дөрвөстэйг ийхүү зарласан нь 2026 онд авч хэрэгжүүлэхийн 7500 дөрвөгчийг хүлээн авах хязгаар нь бол их хвчлэн Өмнөд Африкийн цагаан арьстай африкчуудад бол ашиглахаар төлөвлөж байгаа гэдэг их сурвалжуудын мэдээлэл байгаа. За үүнийхээ зэрэгцээ Дональд Трампын засаг захиргаа за бусад оронд амьдарч байгаа дөрвөстэйг дэмждэг гадаадын тусламж хөтөлбөрүүдийг мөн адил тансан байна.
За харин өнгөрсөн 9-р сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс за компаниудад гадаад ажилчдыг ажилд авахд ашигладаг H-1B визийн төлбөрийг огцом нэмэгдүүлж за нэг визийн хураамжийг бол $100,000 болгосноор нь ялангуяа бас технологийн салбар томоохон компаниудад нэлээдгүй хүнд цохилт болоод байгаа. За ингэснээр 12-р сарын ихэнх үеийн байдлаар Трампын дотоод аюулгүй байдлын яамны мэдэгдснээр за 605,000 гаруй хүнийг албадан гаргаж за дахин 1.9 сая хүн өөрсдийнхөө санал хүсэлтэд сайн дураараа Америк нэгдсэн улсыг орхин гарсан гэдэг том мэдээлэл байна. Ийхүү Америк нэгдсэн улсын цагаачлалын бодлоготой холбоотой маш сонирхолтой нэг мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. За мөн хөрөнгийн зах зээл болон бизнесийн салбарынхны анхаарлыг сүүлийн үеүүдэд татж байгаа хамгийн чухал асуудал бол яахын аргагүй геополитикийн асуудал болоод байгаа. Тэгэхээр дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулж байгаа геополитикийн асуудлуудын хамгийн сүүлд гарсан мэс мэдээллүүдийг та бүхэнд товчхон хүргэе. За яг одоогийн байдлаар бас Иран улсад эсэргүүцлийн жагсаал болж байгаа. За Иран улсын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал сүүлийн 3-7 хоногийн туршид бол үргэлжилж байна. За яг одоогийн байдлаар 2400-ээс 3000 хүн амнасаа алдсан гэдэг харамсалтай том мэдээлэл бас гараад байгаа. Тэгэхээр эсэргүүцлийн жагсаалтай холбоотой бас өөр ямар мэдээллүүд байна? Тэгэлгүй яг ер нь жагсаал эхлснээс хойш ер нь л нөхцөл байдал улам хүндэрт орцсоор байгаа. Ялангуяа амиа одоо алдж байгаа хүмүүсийн тоо бол эрс нэмэгдэж байгаа юм үйл явдал болж байна. Сая хэлсэнчлэн 2400-аас 3000 гаруй хүн амиа алдаад байгаа юм тооцооллыг хүний эрхийн байгууллагуудаас мэдээлж байгаа. За баримтлагдсан хүмүүсийн тухайд гэвэл одоогоор 18,000 гаруй иргэнийг баримтлаад байгаа бөгөөд Ираны шүүх тэднийг террорист хэмээн соллож за яллахаар төлөвлөж байгаа маань. За гэтэл ер нь бол энэ тоо буюу одоо амиа алдсан хүний тоо өнгөрсөн баасан гараг гэхэд 62 хүн байсан ердөө. Тэгэхэд одоо 2400-аас 3000 болж байна гэдэг бол энэ ямар аимшигтай одоо хурдан өсөж байгаа вэ гэдгийг бас харж байна. Мөн 2000 гаруй хүн баримтлагдсан бол одоо өчигдрийн гарсан мэдээллийн дагуу 18,000 гаруй хүний баримтлаад байгаа. За мэдээж үүний хажуугаар бол засгийн газар эсэргүүцэгчдийн харилцаа холбоог таслахын тулд интернетийг таслах одоо ажиллагааг явуулаад байна. За тэгээд Ираны засгийн газар улс даяар интернетийг бүрэн хааж эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарж байгаа энэ үед бол бас ямар одоо үйл явдал тохиосон гэвэл Elon Musk-ийн Starlink хиймэл дагуулын интернет иргэдийн хувьд гадаад иргэнтэй харилцах цорын ганц гарц болж байгаа буюу SpaceX компани зүгээс Иран дахь Starlink үйлчилгээнийхээ сарын хураамжийг үн төлбөргүй болгосон байна. Тэгэхээр мэдээж жагсагчид болон иргэдийг бодит мэдээлэл дүрс бичлэгийг гадагш дамжуулах, за өөр хоорондоо холбоо барих боломжийг тасралтгүй хангах зорилготой мэдээж интернет байна гэдэг нь. За одоогоор Иранд хууль бусаар нэвтрүүлсэн 50,000-аас 100,000 орчим Starlink хүлээн авахч төхөөрөмж ажиллаж байгаас нь тооцоол байдаг юм билээ. За гэвч нөгөө талаас Ираны эрх баригчид Starlink-ийн тохиог одоо сарниулах зорилгоор цэргийн зориулалттай долгион дарах төхөөрөмжүүдийг бас Тегеран болон бусад томоохон хотуудад ашиглаж эхэлсэн байна. За харин SpaceX-ийн зүгээс мэдээж инженерүүд нь энэхүү тохиог сарниулж байгаа үйл явдал илүү тохиогоо төсвөртэй байх үүднээс одоо програм хангамжийн шинжилгээг бол шуурхай хийж Иран дахь төхөөрөмжүүдийг бас төхөөрөмжүүд рүү илгээж байгаа юм байлээ. За хамгийн хэцүү нь Иранд Starlink ашиглахыг тагнуул хийсэнтэй адилтгаж 10 жил хүртэлх хорих ялаар шийдэхээр юм одоо занал хийж байгаа бас ийм үйл явдал гарсан байна. Тэгэхээр Иранд болж байгаа энэ жагсаалтай холбоотойгоор хөрөнгийн зах зээл нэлээдгүй төгшөөртэй байдалд ороод байгаа гэж хэлэхэд болно. За хөрөнгийн зах зээл бас өчигдөр буюу пүрэв гарагт нэлээдгүй хүчтэй өсөлт болон уналтуудыг бол үзүүлсэн байгаа үүнтэй холбоотойгоор за ийхүү бас газрын тосны түүхийн нефтийн хувьд бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бол 10 гаруй хувиар өсөд байгаа. За 10 гаруй хувиар өсч $60 дээш үнээр нэг баррел газрын тосны үн арилжаалагдж байсан бол за яг одоогийн байдлаар бас 60-аас багагүй доошоо унсан байдалтай бол арилжаалагдж байна. За Америк нэгдсэн улсын зүгээс цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлж байсан. За ерөнхийлөгч Дональд Трамп Иран жагсагчдыг хөнөөхөө болсон бололтой гэсэн бараг баттай их сурвалжаас авсан мэдээллийн дагуу энэ мэдээлэл гарсны дараагаар энэхүү бас хөрөнгийн зах зээл бол савлаж эхэлсэн байгаа. За энэхүү Дональд Трампын мэдээлэл нь Вашингтон цэргийн хариу арга хэмжээ авахаас татгалцсан үг эсэх нь яг одоогийн байдлаар бол тодорхойгүй баталгаажаагүй байгаа гэж хэлэхэд олон. За Иран дахь үмэн самун дэлхийн нефтийн хямралыг үүсгэх үү гэдэг асуултыг бол үүсгээд байна. За Иран улсын хувьд бол өдөртөө 3.5 сая баррел нефт олборлдог. Дэлхийн нефтний 4/1 орчим нь тус улстай бас залгаа оршдог Ормозын хоолойдоор байрладаг. За тус улсын дээд удирдагч Аятоллах Аль Хаменей за Ираныг хамгаалахаа амлаад байгаа.
За хөрөнгө оруулагчдын айж байгаа бас нэгэн өөр хувилбар нь болохоор за ормоосын хоолойг дамжин өнгөрөх далайн тээврийг хаах оролдлого. За энэхүү далайн тээврийг хэрвээ хаасан тохиолдолд за урд өмнө нь дэлхийн түүхэнд болж байгаагүй хамгийн том нефтийн шокийг бас бий болгож магадгүй гэдгийг бол зарим судлаачид мөн анхааруулж байна. За мөн өөр нэг зарим судлаачдын бас үзэж байгаа зүйл нь болохоор за Тегеран зөвхөн дэглэм нуран унаж байж алдах зүйлгүй болсон гэж үзсэн тохиолдолд энэ замыг хаах сонголтыг бол гаргах байхаа гэдэг зүйлсүүдийг бол зарим шинжээчд бол дэвшүүлж байна. За хэрвээ Ираны нефтийн экспорт бүрэн тасалдвал за Америкийн нэгдсэн улсын экспортыг нэмэгдүүлэхэд бол за бүс нутагдах Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Кувейт зэрэг бус улсууд холбоотой улсуудтайгаа сандаж магадгүй гэдэг зарим их сурвалжуудын мэдээлэл байна. За хамгийн сүүлд бас гарсан мэдээллээр хэдхэн цагийн өмнө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за Венесуэл улсын сөрөг хүчний хамгийн том удирдагч нарын нэг болох Марио Корани Мачадото цагаан ордонд уулзсан байна. За энэхүү цагаан ордонд уулзсан сөрөг хүчний удирдагчтай уулзсан мэдээлэл дөнгөж саяхан бас олон улсын хэвлэлүүдээр гарлаа. За 2025 онд Мачадо Нобелийн их тайвны шагналыг хүртсэн байгаа. За тэрээр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа өөрийнхөө Нобелийн их тайвны шагналыг гардуулж за цагаан ордонд бас их тайвны Нобелийн шагналаа үлдээсэн гэдэг бас ийм мэдээлэл. За яг уулзалтын уур амьсгал бол нэлээдгүй сайн байсан гэдэг зүйлсүүдийг бол их сурвалжууд өгж байгаа бол за албан ёсны мэдээлэл бас харьцангуй яг одоогийн байдлаар гараагүй. За мөн Гренланд улстай холбоотой асуудал яригдж байгаа. За Америкийн нэгдсэн улсын дипломатууд Гренланд улсын асуудлаар за Дани улсын бас өндөр албан тушаалтнуудтай уулзсан байгаа. За энэхүү уулзалтын дараачаар Америкийн нэгдсэн улс Гренландыг өөртөө нэгтгэх хүсэлтэй байгаа талаар за энэхүү уулзалтын дараа Гренландын батлан хамгаалах үүргийг хариуцдаг. За Дани, за мөн Герман, Франц, Швед, Норвеги зэрэг орнууд энэ 7 хоногт цөөн хүн хамтаа тус арал руу цэргийн албаа агштай илгээх төлөвлөгөөг мэдэл баталсан гэдгийг зарласан байна. За цэргийн хүч илгээх энэхүү шийдвэр нь Дани, Гренландын гадаад иргэн сайд нар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Венс төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой цагаан ордонд яриа хэлцээр хийсний дараахан гарч байгаа гэдгийг бол мөн адил цохон тэмдэглэх хэрэгтэй. За Гренланд арал руу за тус улсуудаас өөрсдийнхөө цэргийн хүчнээ илгээж цэргийн сургуульд бас мөн адил эхлүүлэхээр болсон байна. За ийхүү бас геополитикийн нөхцөл байдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэлээ үзэгчтэй үргэлжлүүлээ та бүхэнд макро эдийн засгийн мэдээллийг хүргэх болно. Тэгээ макро эдийн засгийн хэсэгт хүргэж байгаа хамгийн ихний мэдээлэл бол Бүгд найрамдахад ард улсын эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдсан байгаа энэ 7 хоногт. За Бүгд найрамдахад ард улсын экспортын өсөлт 12 дугаар сард хүлээлтээс холд авч за жилийн худалдааны ашгийг рекорд дэвтсэн бол за импортын хувьд сүүлийн 3 сарын хамгийн дээд хурдаар өссөн гэдэг зүйлийг бол их сурвалжууд бол мэдээлсэн байна. За өнгөрсөн сард экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.6% өссөн байна. За энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 3% дундаж өсөлтийг давсан үзүүлэлт байна. За харин импорт 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7% өсөж тэг 19% өсөлттэй байна гэсэн хүлээлтийг мөн адил давсан. За хятадын экспорт бүтэн жилийн дүнгээр 5.5% өссөн бол за импорт доктортой байж Бээжингийн худалдааны хэрэгэлт бол 100-ны 19 их $80 хүрсэн гэдэг 2024 оны үзүүлэлтээс 20 орчим хувиар өссөн ийм өсөлтийг бол үзүүлээд байна. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй судлаачтай бид нар ярилцахаар холбогдож байна. Бид нар яг өнөөдөр судлаач Сумьяатай холбогдож байна. За тэгэхээр дөнгөж сая танилцуулсанчлан 2025 оны яцтын макро эдийн засгийн үзүүлэлтүүд игөө гарсан байна. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол сая хэлсэнчлэн гадаад худалдаанд түүхэндээ анх удаа $1.80 давсан гэж. Тэгэхээр эдгээр макро үзүүлэлтүүдээс бид яг хамгийн энгийнээр юуг ойлгож болох вэ? Бэтийн худалдааны хувьд бол одоо 1.2 тэрлэн одоо ашигтай гарсан байгаа. Тэгэхдээ мэдээж Африк, Латин Америк, Европоос бусад зах зээл дээр одоо өсөлтүүд гарч байгаа. Гэхдээ энэ дээр бол нэг юм онцлмоор санагдаж байгаа нэг зүйл бол яг нөгөө high end бүтээгдэхүүн зардаг томоохон зах зээлүүд нь хятад одоо хүндрэлтэй тарифын бус хүндрэлүүдтэй геополитик нөхцөл байдалтай тулгарч байгаа учраас хятадын инновац шингээсэн бүтээгдэхүүн гарах нөхцөл байдалд бас аягүй их нөлөөлж байна гэж харж байгаа.
За сүүлийн үед өөрсдөө анхаарч байгаа батарей болоод цахилгаан машин тий. За бусад одоо нарны болон салхины орчин хүчний технологиуд дээр бас инновац шингээх байдал дээр бол бас нэлээд хүндрэлүүд гарч байгаа гэж харж. Тэрнээс бол яг ерөнхийдөө бол ASEAN болоод Африк, Латин Америкийн зах зээлүүд өөрөө шин залуу emerging зах зээлүүд учраас одоо өсөлтүүд бол тэнд гарч байгаа. Тийм байдал бол харагдаж. Тэгэхээр дараагийн мэдмээр байгаа зүйл гэвэл 2023 оны үед Бүгд найрамд Хятад ард улсын эдийн засаг үйл хөдлөлийн салбарын уналтаас болж бас хүндхэн байдалд орно гэж анхааруулж исэн. За гэтэл 2025 оны сая эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад бол өсөлтөд бол ямар нэгэн удаашрал ажиглагдсангүй. Тэгэхээр Хятадын эдийн засаг буцаж сэргэж байгаа гэж ойлгож болох уу? Яг нөгөө үйл хөдлөлийн одоо салбараас хамааралтай эдийн засгийн маш өндөр одоо бараг эдийн засгийн 30% хамаарах эдийн засгийн эргэлтийг бас одоо арай өөр чиглэл рүү чиглүүлж байгаа л тийм стратегийн чиглэл нь өөрчлөгдөж байгаа хэлбэр харагдаж байна. Гэхдээ мэдээж одоо хүндрэлүүд маш их тулгарч байна. Тэ барилгын салбарыг дагаад 20-30 жил хөгжсөн энэ дагалдах салбарууд дээр ажлын байр бас хомсдож байна. За бус дагаад нөгөө энэ зах зээлийг дагаж амьдардаг одоо маш их болон иргэдийн аж ахуйн амьдралын асуудлууд бас хөндөгдөж байна. Гадаад хөрөнгө оруулалтууд сангууд бас эндээс холдож байна. Энэ өөрөө бас том Хятадын хувьд бол бас маш их хүндрэлүүд бас тулгарч байгаа. Гэтэ бол ерөнхийдөө бол одоо та бүхэн харж байгаа эдийн засаг нь бол 4.5 орчим хувь өсөх магадaltaй одоо. Тэгэхээр нөгөө Хятадын 3 сард одоо болдог 2 чуулганы дэвшүүлсэн одоо зорилтынхаа хүрээнд бол ер нь энэ жилд баг хүрэх болов гэж харж байна. Иргэжилч гэсэн бас нэг 4-4.5 өсөлтийг бас хангах тийм сонирхолтой байгаа илэрхийлж. Тэгэхээр бол энэ өөр Хятад бас ерөнхийдөө одоо контролдож болох байдлаар эдийн засаг удирдах юм одоо гэж харж. Мэдээж одоо би бас одоо Хятад маш их зөрчилтэй хардаг. Гарч хат бол бас хүндрэлүүд байна. Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ ерөнхийдөө бол одоо маш олон жил одоо 21 оноос хойш 21-22 оноос хойш үйл хөдлөлийн салбар дээр бол асуудал үүссэн байна. Тэрнээс хойш асуудлууд бас шийдэгдээд явж байгаа харагдаж. Мэдээж одоо дуусаагүй барилгууд байна. За хүмүүсийн одоо ипотекийн төлбөр мөнгө үргэлж яг одоо хуучнаараа хэвээрээ байгаад идэг бас хүндрэлүүд бас байгаад. Гэтэл бол одоо шийдэх тал руу айлын хичээгээд явж байгаа харагдаж. Тэгэхээр 2025 онд бас Америк нэгдсэн улс болон Бүгд найрамд Хятад ард улс хоёрын хооронд үүсэж байсан гайлын тарифын асуудалтай холбоотой бас үйл явдал дээр бас худалдаанд бас нэлээдгүй нөлөөлөх болов гэдэг зүйлийг бол эдийн засагчид бол анхааруулж байсан. Гэхдээ Америк нэгдсэн улстай хийж байгаа худалдаа буурсан боловч за өөрөө чинь бас түрүүн хэлсэнчлэн Европ болон зүүн өмнөд Азид хийж байгаа бас худалдааны эргэлтүүд бол нэлээдгүй өсөлттэй харагдаж байна. Тэгэхээр Бүгд найрамд Хятад ард улс ер нь Америк нэгдсэн улсын гайлын тариф болон энэ улс төрийн асуудлуудаас болоод өөр бас бүс нутгийн зах зээл рүү нэлээдгүй төвлөрч байна гэж харж болох уу? Тэгээ ерөнхийдөө бол одоо тийм одоо гадаад хэргийн сайдын айлчлал одоо та бүхэн анхаарч ажигласан бол одоо маягийн Африк руу одоо зорчсон байгаа. Африкийн хэд улсууд руу оны ихний айлчлалаа хийж байгаа жишээ нь. Африк өөрөө тэдний хувьд одоо маш сонирхолтой зах зээл нь. За Латин Америк өөрөө бас маш их сонирхолтой байдаг. За зүүн өмнөд Аз ч гэсэн өөр их нуудад маш сонирхолтой зах зээл байдаг. Тэгээд ерөнхийдөө эднэрийн худалдааг та бүхэн харуул маш их өндөр өсөлттэй байна. За тарифын дай эхэлснээс хойш 4 сард одоо Ши Жинпинг 3 улсад альчилсан байна. Та бүхэн мэдж байгаа бол Вьетнам бол Малайз эцэд улсууд. Тэгэхээр 2025 онд бол Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд одоо орны зах зээлүүд дээр бол одоо өсөлтүүд бол энд ажиглагдаж. Тэгэхээр 2025 оны бас Хятадын худалдааны эргэлт болон за эдийн засгийн үзүүлэлтүүд ийхүү танилцуулагдлаа. За харин 2026 оны хувьд бол ер нь бас шинжээчид бас Хятадын эдийн засгийн холбоотой ямар таамаглалуудыг дэвшүүлж байна. Ер нь 2026 оны Хятадын эдийн засгийн төлөв ер нь ямар хөө байх вэ? 2026 онд Хятадын эдийн засгийн төлөв ер нь ямар хөө байгаа вэ? Ер нь эдийн засагчид бас энэ дээр бас юу гэж харж байна? Ерөнхийдөө бол ихэнх одоо эдийн засагчид бол одоо таамаглаж ирсэн
2025 онд унаа эдийн засаг хэцүүдний гэдэг одоо таамаглалын хувьд бол эдгээр нэлээд буусан байна. Тэгэхээр одоо 2026 онд бол ямар ч хэлсэн одоо өмнөх үеишгээ одоо 4.5 орчим өсөх болов гэдэг тийм таамагуудыг тавьшуулж байна. Bank of China, Хонконгийн зарим банкуд, Сингапурын банкуд, за мөн одоо томоохон think tank-уд бас тэр явцсан төлөвлөгөөнүүд явж байна. Би бол одоо багцаалж байгаа бол ер нь бол 3 сард болох 2 чуулганы үеэр төсвөө хэлцэх үеэр эдийн засгийн өсөлтийн зорилттой зарлах үеэр бол энэ хугацааны одоо өсөлтийн одоо хэмжээг цааш болов гэж бодож байна. Хятад өөрөө одоо 20 тэрбум эдийн засгтай болсон, 20 тэрбум доллар эдийн засгтай болсон. Өөрөө 4-өөс 4.5% өсөж байна гэдэг бол өөрөө жилээс жилд одоо маш их өндөр хуваар одоо өсөж байгаа. Одоо зарим нэг улсын хэд нугулсан байдлаар эдийн засгийн хэд нугулсан байдлаар өсөж байгаа. Өөрөө энэ өөрөө маш том одоо бас эдийн засгийн хэрэглэлтүүдийг хийж байгаа л да. Тэгэхээр бол энэ дээр бол ийм том улсын хувьд бол 4-5% өсөж байгаа гэдэг бол өөрөө бас нэлээд өсөлт байгаад байна. Тэр манай улсын хувьд ч гэсэн бас хэтийн өсөлтийг дагаж бас одоо манай экспортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байдаг. Тэр бол бас нөлөөллүүд бол харагдаж байна. Тэгэхээр бидэнтэй холбогдож мэдээлэл өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр макро эдийн засгаар өргөжлүүлэн бас Их Британий эдийн засаг тодорхой хэмжээгээр өссөн тийм мэдээлэл байна. Тэгэхээр энэ мэдээллийг өргөжлүүлэл. Тэгэхээр Их Британий эдийн засаг 11-р сард 0.3% өсөж хүлээлтээс давлаа. За энэ мэдээллийг бол үндэсний статистикийн газраас нь өчигдөр буюу пүрэв гарагт бол мэдээлсэн байна. За Reuters агентлагийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид ердөө 0.1% өсөлтийг бол таамаглаж байсан. За үндэсний статистикийн газраас мэдээлэлтэй 11-р сард үйлчилгээний болон үйлдвэрийн салбарууд тус бүр 0.3 болон 1.1%-аар бол өссөн байна. За энэ барилгын салбарын тухайд 1.3% өсөлтийг бол үзүүлсэн байна. За тус улсын эдийн засаг 10-р сард эдийн засаг 0.1%-аар бол агшиж байсан бол ийхүү 11-р сард л эргэн өсөж байгаа гэдэг ийм үзүүлэлтийг бол үзүүллээ. За тухайн агшилтыг бол Jaguar Land Rover компани кибер халдлагын үр дагавар за автомашины үйлдвэрлэлд нөлөөсөнтэй холбоотой гэж бол тухайн үед бол тайлбарлаж байсан. За эдийн засагчид Их Британий эдийн засаг 2026 онд сайжирна гэсэн таамаглалыг мөн дэвшүүлж байгаа бөгөөд Английн төв банк мөнгөний бодлогыг хүүгээ бууруулах магадлал бас нэлээдгүй өндөрсөж байгаа гэдгийг бол сануулж байна. За ийхүү та бүхэнд өнөөдрийн макро эдийн засагтай холбоотой мэдээллүүдийг хүргэлээ үзэгчтэй. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд бас дотоод мэдээний онцлог мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. Тэгэхээр бас манай Монгол улсын бас тодорхой салбаруудын нэгдсэн тайлангууд бас гараад байна. Тэгэхээр хамгийн ихэнд танилцуулах тоо бол гадаад худалдааны тайлан байна. За 2025 онд манай улсын экспорт импортын дүнгээс 4.4 тэрбум доллараар давж гадаад худалдааны баланс эрэг гарсан ийм мэдээлэл байна. За тодорхойлбол Монгол улс дэлхийн нийт 163 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт барааны эргэлт 27 тэрбум долларт хүрсэн байна. За энэ нь 2024 онтой харьцуулахад бол 1.4% буурсан үзүүлэлт. За үүнээс бас хэд хэдэн үзүүлэлтийг онцлох хэрэгтэй. За Монгол улсын нүүрсний экспорт 2025 оны эцсээр 83.9 сая тоннд хүрсэн нь 2024 оноос 5.6% нэмэгдсэн үзүүлэлт. За зөвхөн нүүрсний экспортоос манай улс 5.6 тэрбумын орлого бас олсон байна. За хариу 2.2 сая тонн зэсийн божмол экспортлсноор 5.8 тэрбум долларын орлого болсон байна. За мөн нүүрс зэсийн бүтээгдэхүүний борлуулалт манай улсын экспортын орлогын 72%-ыг бүрдүүлж байгаа юм. За тэгэхээр бас дараагийн онцлог тоо юу вэ гэхээр манай төрөлтийн тухай тоо мэдээллүүд байна л да. Тэгэхээр улсын хэмжээнд 2025 онд 56,695 хүүхэд төрсний 4.5% буюу 2558 хүүхэд нь гадаад улсад, за 54,137 буюу 95.5% нь Монгол улстай төрсөн байгаа юм байна. За төрсөн хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8%-аар буюу 3,519-оор буурсан. Буюу төрөлт ер нь бол буурч байгаа гэсэн юм үзүүлэлтийг бид нэр ажиллаж болохоор байгаа. За ингээд 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-аар буурсан. За тодорхойлбол 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон за Баян-Үлгий, Ховд, Орхон, Дархан уул аймагт улсын дунджаас 1.7-оос 5.4-оор илүү бусад аймагт
9.4-өөс 9.1-ээр бага байгаа юм үзүүлэлт байгаа. За тухайлбал 1000 хүнд ногдох төрөл Төв аймагт 7.2% буюу хамгийн бага хувьтай байна. За энэ нь улсын дунджаас 9.1-ээр бага байгаа юм үзүүлэлт байгаа. За бас дараагийн нэг онцлог сонирхолтой тайлан юу байсан бэ гэхээр манай аялал жуулчлалын одоо тайлангууд байсан. За 2026 онд Монгол улс 1 сая одоо гадаад жуулчныг улсдаа хүлээн авахар бэлтгэж байгаа. За тэгвэл 2025 онд эдгээр одоо гадаадаас одоо Монгол улсыг зориулж ирсэн жуулчдын тоо 850 мянгад хүрсэн буюу бидний энэ зорилтод тооноос бол төдийлөн хол зөрүүтэй биш, бид бол ойрхон байгаа гэсэн одоо зүйлийг ажиглаж болохоор байгаа. За тийм ч учраас Монгол улс энэ онд нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын тайланд хамгийн өндөр сэргэлттэй байгаа улсуудын нэгээр одоо бичигдсэн байна. За энэ жагсаалтыг бас тэргүүлж байгаа улсуудаас дурдвал Вануату, за Бразил, Бутан, одоо Ангол, Израиль зэрэг улсууд бас багтсан байгаа. Хамгийн ихэнд өндөр сэргэлттэй байгаа улсуудад орж байгаа жагсаалтын. За мөн сүүлийн 1 жилийн хугацаанд Монголыг зорин ирж байгаа жуулчдын дийлийнх нь хөрш орнууд болон Зүүн Азийн улсуудын иргэд байгаа. За харин Европ, Америкийн нэгдсэн улс, Австрали зэрэг аслагдсан улсуудаас ирэх жуулчид бага хувийг эзэлж байгаа маань. За хувьлаад үзэх юм бол 30% нь Оросын холбооны улс, за 24% нь Өмнөд Солонгос, 22% нь Хятад улсаас ирсэн байгаа маань. Тийм эдгээр бас сонирхолтой тоон баримтуудыг бас дотоодын эдгээр тайлангаас харж болохоор. За энэхүү Японы бас компанитай байгуулсан хамтын ажиллагаа нь за сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологиг Монгол улсад бас нутагшуулах зорилготой за сэргээгдэх эрчим хүч гэхээр хүмүүсээс ихэвчлэн одоо цахилгаанда зарцуулдаг гэдэг түгээмэл ойлголт байдаг. За сэргээгдэх эрчим хүчид авж байгаа за ер нь бол эрчим хүчний бас ихээхэн гол зарцуулалтуудын нэг нь бол дулаантай холбоотой байдаг. Тэгэхээр яг энэ сэргээгдэх эрчим хүчний технологиг бас дулаан руу шилжүүлснээр ялангуяа эрсдэл суур амьсгалтай Монголын нөхцөл байдал дээр бол ер нь бол нэлээдгүй өндөр өгөөжтэй байх юм биш үү гэдэг бол гаргалгаанууд бол мэдээж байгаа. Тэгэхээр энэ талаар бас шинэ инновацийг дэвшүүлээд нэвтрүүлээд явж байгаа юм байна. Тэгэхээр personal intelligence буюу яг шууд утгаараа одоо бид шууд хувийн одоо барил бодистой туслах шиг ашиглаж болох үс ийм туслагтай болж байна. Тэгэхээр энэ нь бол Gemini-ыг зөвхөн интернетээс мэдээлэл хадаг чатбот биш. За таны хувийн дижитал ертөнцийг одоо бүрэн ойлгож тэрийг хооронд нь холбож ажилладаг жинхэнэ хувийн туслах болгож байгаа ийм үйлдэл болгож байгаа үйлдэл. За ямар бодит жишээнүүд ямар шинэ боломжууд байх вэ гэхээр за Apparent Dialog холбоос буюу жишээ нь за таны имэйл дэх нислэгийн тейз, за календард хуулзалт, за фотос дээр хуучин зургуудыг ашиглан таны сонирхолд 100% нийцсэн аялын төлөвлөгөөг гаргаж өгнө. Тэгэхээр ердөө таны хувийн хэдхэн мэдээлэл тулгуурлаад илүү гоё төлөвлөгөөнүүдтэй гарах боломжтой гэсэн. За мөн машинаа засуулах гэж байлаа гэж бодъё. Тэгэхээр дугуйныхаа хэмжээг одоо мэдэхгүй байлаа шүү дээ. Тийм ялангуяа эмэгтэйчүүд бол машины талаар төдийхөн бас мэдээлэл муутай байдаг учраас за харин Gemini таны Google фотосоос машины зургийг олж одоо Gmail-ээс тухайн машины техникийн үзүүлэлтийг шүүж үзээд танд хариулж чадна. За мөн Gemini таны өмнөх чатууд за сонирхол ажлын хэм маягийг санаж дараагийн удаа асуухад илүү оновчтой хариулт өгдөг болсон байна. За мэдээж нууцлал болон аюулгүй байдлын асуудал бол дагалдаж гарч ирэх нь ойлгомжтой. Хувийн мэдээлэл хандж байгаа учраас Google дараах одоо зүйлсийг онцлсан байна. За off by default буюу энэ функц нь анхнаасаа унтраалттай байх бөгөөд хэрэглэгч өөрөө өсвөл идэвхжүүлнэ. За мөн та аль аппликейшнд за Gmail юм уу эсвэл фотос юм уу гэх мэт аппликейшнд Gemini-г нэвтрүүлэхээ өөрөө сонгох боломжтой. Тэгэхээр одоо би яг энэ хүрээнд л юм одоо датагаа хуваалцнаа гэдэг юм та өөрөө шийдэх боломжтой гэсэн. За мөн таны хувийн имэйл, зургийн өгүүлбэрийг хиймэл оюун ухааны загварыг сургахад ашиглахгүй гэдэг нь одоо хамгийн том одоо онцлог одоо аюулгүй байдлын нэгэн даваа тал болж байгаа. За тэгэхээр эхний ээлжинд 2026 оны 1-р сарын 14-өөс эхлэн Америкийн нэгдсэн улсад байгаа Google AI Pro болон AI Ultra энэ бол төлбөртэй хувилбар байгаа. Төлбөртэй хувилбар ашиглаж байгаа хэрэглэгчдэд туршилтын бета хувилбарыг одоо туршуулахаар болж байна. За ойрын хугацаанд дэлхийн бусад орнуудад болон үнэгүй хувилбарын хэрэглэгчдэд шатгараалтайгаар нэвтрүүлэхээр зорж байгаа юм байна. За яг ChatGPT нээлттэй хийснээс хойш ер нь хэмэл оюуны өрсөлдөө дээр нэг юм сонирхолтой зүйл тогтол ажиглагдаж байгаа. Google ямар нэгэн бүтээгдэхүүн танилцуулсан өдөр OpenAI хариуг барьдаг. Яг энэ зүйл тогтолоос өчигдөр ч гэсэн үргэлжиллээ. За Google компани өөрсдийнхөө хэмэл оюуны шинэ технологиг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулснаас хэдхэн цагийн дараа OpenAI компани Google-ийн Google Translate-тэй өрсөлдөх өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг зах зээл дээр нэвтрүүллээ. За энэхүү бүтээгдэхүүн нь ChatGPT Translator гэдэг нэртэй. Яг одоогийн байдлаар 50 орчим хэлийг дэмждэг юм байна. За айгүй сонирхолтой зүйлсүүд гарч ирж байгаа. Энгийн ChatGPT дээр хүртэл бол мэдээж орчуулга хийж болдог. Орчуулгыг бол маш сайн дэмждэг тийм. Гэхдээ яагаад энэ
зүйлийг ингэж гаргаж ирж байна тусгаалan гэдэг. Нөгөө талаасаа одоо жишээ нь ChatGPT-г хэрэглэж байгаа хэрэглэгчид орчуулга зөвхөн хийлгэлээ гэж бодоход одоо тэндээс нь агуулгыг нь танах ч юм уу тийм мөр хооронд нь байгаа тоонуудыг нь зөрүүлэх гэх мэтчил яг нөгөө хиймэл оюуны гаргадаг алдаануудыг түгээмэл гаргадаг учраас шууд энэ бүтээгдэхүүн бас орчуулга хийхэд бол хэрэглэгчдэд бол илүү хялбар болгож өгч байгаа. За нөгөө талаасаа user interface-ийн хувьд бол Google Translate-тэй яг адилхан. Одоо Google Translate ийм хоёр багантай байдаг. Яг тэр хоёр багнанд бас байдаг тий. За нөгөө талаасаа Google Translate дээр одоо орчуулга хийх хэлнүүдээ сонгох функц нь ч гэсэн яг адилхан гэх мэтчлэн тий. За эдгээрээс гадна OpenAI компани зүгээс за Google ChatGPT Translator дээр бас одоо файл дэмжих, зураг дэмжих үйлдэлүүдийг бас Google Translate-тэй адилхан оруулж ирнэ гэсэн бодловч яг одоогийн байдлаар бас хэрэглээнд нэвтрээг байна. 50 орчим хэл гэдэг бол бас харьцангуй хязгаарлагдмал сонсогдож байгаа. Харамсалтайгаараас яг одоогийн байдлаараас монгол хэл бас нэвтрээг байлаа гэдэг мэдээлэл хүргэе. Тэгэхээр үзэгчтэй манай өнөөдрийн онцлог зочин яг одоо бидэнтэй холбогдсон байна. Өглөөний минь төргий. Тэгэхээр юун түрүүнд бас бидэнд эхлээд Чин ганц компани бас хэрэгжүүлж байгаа сэргээгт эрчим хүчтэй холбоотой төслийг бас эхлээд товчхон танилцуулж. За манай Монгол Улсын их сургуулийн дэргэдэх гарааны Чин ганц компани маань болохоор энэ сэргээгт эрчим хүчний чиглэлээр одоо яг оновчтой системийн загварчлалтээр зөвлөгөө өгдөг. Дээр нь бас энэ яг сэргээгт эрчим хүчний системийн хөгжүүлэлтээр системийн одоо найдвартай байдал болон Монгол орны нөхцөлд тохирсон байдал дээр нь хөгжүүлэлт хийдэг ийм компани байгаамаа. Тэгэхээр Япон улсын бас нэлээдгүй томоохон компанитай бас хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. За энэ хамтын ажиллагааны хүрээнд бас та бүхэн өөрсдийнхөө үйлдвэрлэлийг одоо хэд дахин бас хурцгаж чадна гэж бодож байна. Ер нь бас үйлдвэрлэлөө шилжээд бас хэр хугацаа үлдсэн байна вэ? За бид нэр Япон улсын Tokyo Rikushi компанитай өнгөрсөн 2024 оны 11 сараас ахуулж хамтарч ажиллаад 2025 оноос эхлээд бид нэр одоо яг өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн лайнд оруулах туршилтуудыг хийгээд хамгийн анхныхаа бүтээгдэхүүнийг болохоор сая 2025 оны 12 сард одоо гартаж аваад байгаа. За цаашлаа бид нэр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бол Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээр өөрсдийнхөө боломжийг ашиглаад үйлдвэрлэх тэр одоо гэрээ хэлцээрээ хийгээд амжилттай одоо ингэ явж байна. За манай бүтээгдэхүүн гэж одоо юу яриад байгаа гэхээр энэ сүүлийн жилүүдэд нарны энергийг одоо ашиглах хэрэглээ бол эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ бол нарны энерги хэрэглэхдээ зөвхөн одоо цахилгаан болгож тий нарнаас цахилгаан үйлдвэрлэж хэрэглээд байгаа бол одоо түүнээс цааш хамгийн том энерги хэрэглээ бол дулааны хэрэглээ байдаг. За энэ дулааны хэрэглээг бол одоо нарнаас бол хангаж болох энэ шийдлийг бид нөр өөрсдөө боловсруулад тэр төхөөрөмжийг зохион бүтээгээд за тэгээд яг одоо бидний нийтлэл заншсан энэ нарны зай гэдэг энэ төхөөрөмжөөс одоо шууд цахилгаан бас дулаан ингэж давхар үйлдвэрлээд өрх гэрийн болон албан байгууллагын одоо цахилгааны болон дулааны хэрэглээг ингээд давхар хангах юм боломжтой юм шийдлийг гаргаж ирээд түүнийг одоо өөрсдөө үйлдвэрлэж явж байна. Тэгэхээр одоо хүмүүсийн нэрлэл заншснаар бол одоо нарны панелыг бол дулаан гаргахад бол ашиглана гэж энгийнээр бол ойлгож болохоор байна шүү дээ. Тэгэхээр одоо хүйтний улиралд ер нь ашиглахад бас ашигтуулын коэффициентийн хувьд бол ер нь ямар хөө байв? Нарны одоо панел буюу нарны зай гэж нэрлэдэг байгаа энэ зүйл маань үндсэндээ хоёр зүйлээс их хамаардаг. Нэг нь бол нарны эрчим, нөгөөх нь температур. Нарны эрчим сайн байгаадах тусам үйлдвэрлэл нэмэгдэнэ. Эсвэргээрээ температур бага байгаадах тусам бас хүчтэй нэмэгдээд ингээд ашигтуулын коэффициент нь сайжирдаг. Манай орны хувьд бол өвлийн одоо улиралд бол нарны эрчим хэдий одоо өнцгөөс хамаарат буурдагч эсвэргээрээ одоо гаднаа орчны температур ингээ хасах болоод ингээд хүчтэй нэмэгдэх учраас яг нөгөө нарны зайн төхөөрөмжийн хувьд бол ашигтуулын коэффициент нь нэмэгддэг. Гэхдээ тэр нөгөө нар мандах хугацаа буюу одоо нартай байх хугацаа нь богино байдаг учраас түүнээс хамаарат одоо яг нөгөө нарны энерги бага байгаа учраас үйлдвэрлэл нь багасдаг. Тэрнээс биш яг төхөөрөмжийн хувьд бол аваад үзэх юм бол ашигтуулын коэффициент нь бол нэмэгддэг байгаа. Ер нь та бүгдийн хувьд бас одоо жишээ нь үйлдвэрлэлийн лайн руу шилжснээр ер нь бас жилдээ бас хичнээн хэмжээний бүтээгдэхүүнийг бас нийлүүлэх боломжтой гэж харж байна. Тэр талаар бас ямар нэгэн судалгаа хийсэн байна. За бид нар одоо яг тэр чиглэлийн судалгаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн лайн болгоод Монголд үйлдвэрлээд эхлэх юм бол
ер нь хэдийг хийвэл хамгийн ашигтай вэ гэдэг тэр тооцоо судалгаа наривчсан шинжилгээр өгөө явж байгаа. Ямар ч гэсэн эхний ээлжинд бид нэр яг энэ шинэ төрлийн бүтээгдэхүүн дээрээ зах зээлийг үүсгэх, зах зээлийг судлах, тэгээ зах зээлийг тэлэхдээ ард иргэд олон нийтэд бол ойлголт өгөх тэр чиглэлээр бол ажиллаж явж байна. За манай Монгол улсад бас технологи суурилсан гарааны бизнесүүд бас харьцангуй олон байдаг ч гэсэн бас яг энэ шинжилгээ ухааны суурь судалгаанд суурилсан гарааны бизнесүүд бас харьцангуй цөөн ажиглагддаг. Тэгэхээр ер нь яг энэ суурь шинжилгээ ухаанд суурилсан бас гарааны бизнес Монгол улсад эрхлэхэд ер нь экосистемийн хувьд бол хэр ээлтэй байна? Ер нь ямар саад тодгор сорилтуудтай нүүр тулж байна? Тэр талаар бас бидэнтэй олцооч. За ер нь яг технологи суурилсан одоо бүтээгдэхүүн бизнес хийгээ явна гэдэг бол бас манай улсын хувьд бол нэлээд хүнд одоо чаленжинг тийм асуудал байдаг. Жишээлбэл дотооддоо бол одоо олон төрлийн үйлдвэрлэл хөгжөөгөөс хамаарат ихэнх түүхийд бүтээгдэхүүнүүд бол гаднаас авах тий. Энд бол ихвчлэн одоо юу гэдэг голч үт юм эсвэл туслах түүхийдээ Монголоос аваад тэгээд ухсралт хийх байдлаар ингээд явах нь бол нэг талаасаа бас маш хүнд. Нөгөө талаасаа гэх юм бол бас харьцангуй нөгөө боловсон хүчин, ажиллах хүчний зардал хямд байгаа. Тэгээд энэ сүүлийн жилүүдэд энэ гарааны бизнесийг дэмжих гэж байгаа энэ төр засгийн бодлого болон ялангуяа их сургуулийн Монгол Улсын их сургуулийн өөрийн бодлого дээр үндэслээд одоо ингээд дэмжлэг аваа явах талаасаа бол бас ингээд зөв хөшүүрэг бол бий болж байгаа. Гисэн ч гэсэн санхүүгийн болон бусад нөөц одоо бололцооны хувьд бол маш дутмаг байдаг учраас энд бол ингээд хөгжүүлээ явахд бол нэлээд олон асуудал бол гарч ирж байгаа. Тэгэхээр төгсгөлтнөөс танаас асуухад ер нь одоо мэдээж дөнгөж бас суурь судалгааны хэсгүүд явагдаж байгаа. За үйлдвэрлэлөө бас хараахан шилжээг байна. Гэхдээ та бүгдийн бас одоо энэ үйлдвэрлэхээр зорж байгаа бүтээгдэхүүн хэрвээ зах зээл дээр гарвал за яг одоогийн байдлаар бас өртгөн ямар хөө байгаа вэ? Зах зээл дээр гарвал нэг жүн бүтээгдэхүүний хувьд ер нь ямар хөө байдлаар зах зээл дээр танилцуулагдах товтой байгаа вэ? За энэ ерөнхийдөө бүтээгдэхүүний хувьд өөрөө энэ нарны одоо төхөөрөмжтэй хосолж ажилладаг ийм шинэ бүтээгдэхүүн байгаа. За энэ төхөөрөмж маань болохоор одоогийн байдлаар бол тооноосоо хамаарат аюу өндөр өртөгтэй гараад байгаа юм. Одоо 2-3 сая төгрөгийн өртөгтэй. Хэрвээ бид нар үйлдвэрлэлийн тоогоо нэмэгдүүлээ те нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулах бол боломж байгаа. Бид нар бол 500-600 мянга руу ингэж нэгж бүтээгдэхүүний өртгийг бол ингээд бууруулж оруулж ирэх боломжтой. Ингэснээрээ нөгөө нэг тухайн нарны одоо зан систем гэж яриад байгаа одоо системийнхаа хэрэглэгч тал дээр ашгийг бол ингээд даруй нэг одоо 2 дахин бууруулах буюу одоо юу гэдэг тухайн хэрэглэгч нарны зан системийг одоо худалдаж аваад өртгөө 10 жил 12 жилд нөхөх боломжтой байсан бол манай бүтээгдэхүүнийг худалдаж авснараа яг хэрвээ 500-600 мянга руу өртгийг бууруулад авч чадах юм бол бүтээгдэхүүнийхаа одоо юуныхаа үр ашгийг нь нэг дахин одоо нэмэгдүүлэх буюу 5-6 жилийн дотор хөрөнгө оруулалтад нөхөх тийм боломжтой болох юм аа. Танаас дахиад лавшруулаад асуухад одоо нарны зай хураагууруудыг одоо хичнээн хэмжээний жишээ нь ингээд суйрлуулж иж хичнээн метр квадратыг ер нь квадратын дулааныг ер нь хангах боломжтой гэж тооцоолж байгаа. За ер нь нарны зайгаар ганц өөрөөр нь ингээд дулааныг хангана гэдэг нь нэлээд төвөгтэй асуудал. Тийм учраас манай шийдэл болохоор зөвхөн нарны зайнаасаа биш давхар төвийн сүлжээтэйгээ хосолж ингэж одоо шөнийн хямдралтай тогийг ашигладаг ийм тусдаа ийм одоо тохируулалттай шийдэл байгаа маа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ шийдлийн хувьд ингээд 50-60 м квадрат талбайтай яг дундаж дулаан алдагдaltaй байшингийн хувьд бол нэг 7-8 кВт-ийн нарны зай систем багтаа байх хэвээр. Тэгээд тэр маань төвийн сүлжээтэйгээ хосолж одоо ажилласнараа халаалтын зардлыг нэг дахин магадгүй 2 дахин бууруулах тийм боломж байгаа. Тэгэхээр бидэнтэй холбогдож бас өөрсдийнхөө шинэ инновац нээлтийн талаарх мэдээллийг бас бидэнд өгсөнд баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилттай хүсье. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй ажлынхын хөтөлбөр өнөөдрийн мэдээ хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэнд хамгийн сүүлд бас технологи болон бизнесийн салбарт гарсан сүүлийн үеийн мэдээллийг хүргье. Тэгэхээр дараагийн мэдээлэл бол бүгд найрамдахад ард улсад бол нэгэн сонирхолтой аппликейшн бас нэлээдгүй тренд болоод байгаа шүү. Тэгээ энэ бүгд найрамдахад ард улсад бол ер нь янз янзын аппликейшнүүд тренд болдог л да. Бид TikTok, Temu, Taobao гэл янз янзын аппликейшнүүд байгаа. Энэ удаагийнх юу байна?
За энэ удаагийнх бол маш сонирхолтой нэг аппликейшн байна. Хятадаар Süleme за би нэг буруу дуудаж магадгүй шүү. Тэгээ Google Translate-ээр өгөн сонсоод Süleme гэж дуудажсэн. За шууд утгаараа Are you dead буюу чи өвчгсөн үү гэдэг нэртэй ийм аппликейшн. За ер нь бол 2024 оны сүүлээр Хятадын App Store дээр анх гарсан. За 2025 онд бол эсрэг хүчээ авсан ийм аппликейшн байгаа. За одоо яагаад эргээд анхаарлын төвд орж байгаа вэ гэвэл шууд утгаараа Are you dead гэсэн нэр нь хэтэрхий сөрөг утгатай байна. За гэсэн шүүмжлэл олон нийтээс аваад байгаа. Тэгэхээр аппийнхаа нэрийг солиод тэгээд эргээд хүмүүс одоо энэ апп руу анхаарлаа хандуулж одоо таталтных нь одоо та бас дахиад өсөж байгаа тийм үзүүлэлт байна. За яг яаж ажилдаг апп вэ гэдгийг ганаа илүү хэлэх байх. Яг би ер нь бол мэдэж гин гэхдээ туршиж үзсэн хүний хувьд ер нь ямар байсан бэ? Би өчигдөр бас энэ мэдээллийг харчаад тэгээд энэ аппликейшнийг өөрийнхөө гар утсан дээр суулгаж үзлээ. Тэгээд ер нь бол өөрийнхөө хаягийг нээгээд орохоор яг ийм интерфейс харагддсан байна. RUD гэдэг нэртэй. Тэгээд би яг өчигдөр бүртгүүлсэн болохоор нэг өдөр л гэж харагдаж байгаа. Still fresh гэдэг ийм зүйлтэй. Ер нь бол ерөнхий интерфейс нь ийм. Тэгээд ямар нэгэн багт ингэж бүртгүүлж болно. Одоо намайг хин нэгэн бас урайгүй байгаад байгаа учраас ямар нэгэн багт бүртгүүлээгүй. За ийм QR кодоор бас ингэ багт бүртгүүлж болно. Ерөөсөө л юм ингийн. Тийм. Тэгэхээр ер нь гол зорилго нь болохоор таныг аюулгүй байгаа эсхийг, таныг амьд байгаа эсхийг шалгах үүрэгтэй, чек ин хийх үүрэгтэй. Ингэхдээ та бол 24 цагтаа нэг удаа, эсвэл 48 цагтаа нэг удаа тэр хугацаагаа сонгох боломжтой юм байлээ. Тэгээд аль нэг үед нь одоо мэдээлэл хүлээн авна. За тэгээд хариултанд нь гол нь та I'm okay буюу би зүгээр байна гэдэг юуг нь одоо өөдөөс нь дарах хэрэгтэй. За хэрвээ хэрэглэгч ямар нэгэн тогтоос хугацаанд хариу өгөхгүй байгаа бол одоо автоматар хэрэглэгч шууд хуцаар нь залгаж үзнэ. За хуцаар нь залгаж үзээд авахгүй байгаа бол бүртгүүлсэн одоо яаралтай тусламжийн холбоо барих хүн рүү одоо хэрэглэгчийн хамгийн сүүлийн байршлын мэдээллийг одоо залгаж хийж одоо энэ хүн аюултай байд одоо эрүүл мэндийн асуудалтай ч яагаад ийм аппликейшн хэрэгтэй гэж. За тэгэхээр ер нь бол анхны үүссэн санаа нь бол энэ аппликейшн 3 үүсгэн байгуулагчтай. Тэгэхээр нэг залуу нь 3 ийм залуу байна. За нэг залуу нь болохоор нэг өдөр гэртээ халуураа твтчихэж л дээ. Ганцаараа амьдардаг, ганц би тийм залуу. Тэр үед ингэж бодсон байгаа. Хэрвээ би ингэж яагаад одоо миний халуун хэтрээд би одоо нас нөхлөө гэж бодох юм бол намайг баг одоо мэдгүй хэдэн хоногийн дараа олох юм бол доо гэж бодсон гэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ санаанаас хамгийн анхны үүдэл байгаа. За мөн Хятадд одоогоор 200 сая орчим хүн гэртээ ганцаараа амьдарч байгаа. Энэ бол нас насны одоо залуу хүмүүс ч байна. Бас эрүүл мэндийн одоо асуудалтай хөгшин одоо настай хүмүүс ч байна. За тэгэхээр ганцаараа амьдардаг залуусын дунд бол ганцаараа өгөхөд хинт ч мэддэхгүй байх вэ гэсэн нэг тийм айдас ихсэнтэй бол бас холбоотой байгаа. Тэгэхээр уг аппликейшн Apple App Store дээр төлбөртэй аппуудын жагсаалтыг тэргүүлэхэд бол хүрсэн шалтгаан нь бол ердөө л энэ. Та яг амьд сэрүүн байна уу? Тэрийг ингэ шалгуулдаг. За тэгээд хэрэглэгчдийн тоо огцон өссөн учраас одоо серверийн зардлыг нөхөхийн тулд бол үн төлбөргүй байсан аппликейшн төлбөртэй болсон боيو сарын $115 төлбөртэйгээр энэхүү аппликейшнийг та бүхэн ашиглах боломжтой юм билээ. Ялангуяа бас бүгд найрамдахтад ардуусаад ганцаараа амьдардаг ганц бие хүмүүсийн тоо улам бүр нэмэгцээр байгаа шүү дээ. Энэ тоо бас 200 саяд 2030 он гэхэд хүрч магадгүй гэдэг нэг юм сонирхолтой статистик мэдээлэл. Тэгвэл дараагийн мэдээлэл бол мөн адил гар утастай холбоотой. За Америкийн нэгдсэн улсын хамгийн том мөрөө холбооны компаниудын нэг болох Verizon-ы сүлжээ доголдсон тохиолдол өнгөрсөн лав гарагт гарсан байгаа. За нийтдээ 2.3 сая хүний одоо гар утасны сүлжээ доголдож бүтэн өдрийн туршаас гар утсаа ашиглах боломжгүй гэсэн мэдээлэл байна. За Verizon компани зүгээс бол өөрсдийнхөө энэхүү доголдолтой холбоотой ямар нэгэн гарц гаргалгаа болон албан ёсны мэдээллийг бас хараахан хийгээгүй байна. За гэхдээ хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр бол энэхүү доголдлыг бас зассан гэдэг мэдээлэл байна л да. За бидний ухаалаг гар утасны за ялангуяа сүлжээ ашиглаж байгаа төхөөрөмжүүдийн хэрэглээ болон тоонууд улам бүр ингэж нэмэгцээр байгаа. За үүнтэй холбоотойгоор бас сүүлийн жилүүдэд за ганцхан энэ тохиолдол гэлтгүүгээр бас энэ сүлжээ доголдох асуудлууд бас улам бүр нэмэгцээр байгаа. Тэгэхээр цаашид бас энэ өөр холбооны компаниудын дэд бүтцэд бас нэлээдгүй том хувьсал гарч ирэх болов гэдэг зүйл бас байна. За тус компани зүгээс SOS буюу Save Our Service гэдэг нэртэй бас компанид ажлыг бас яг одоогийн байдлаар эхлүүлээд байна. Яг гар утастай холбоотойс хамгийн сүүлийн үеийн мэдээлэл энэ байлаа. Тэгээ дараагийн мэдээлэл бол бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн жагсаалт байгаа тийм. Тэгэхээр энэ жагсаал шинжлэгдсэн байгаа. За яасан бэ гэхээр Холливуудын нэр жүжигчин Zoe Saldana кино урлагийн төвхөнд шин дээд амжилт тогтоож бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчин болсон байна. За түүнийг та бүхэн Аватарын одоо нийтээрийн дүрээр бол сайн мэддэг байх.
саяхан Аватарын Fire and Ash буюу 3 дугаар ангинд дэлхийд даяар нээлттэй хийж ашиг орлогын богино хугацаанд $2 тэрбум давсан. За тийм учраас түүний тоглосон кинонуудын нийт ашиг орлого энэ жагсаалтыг тэргүүлж исэн Samuel Jackson-ы амжилтыг гүйцэж төрүүлсэн байна. За ингэснээр Zoe Saldana-гийн гол болон туслах дүр тоглосон кинонуудын дэлхийд даяархны ашиг орлого одоогоор $15 тэрбум даваад байгаа юм байна. Илүү тодорхойлбол Zoe Saldana бол $2 тэрбум дээш ашиг олсон 4 өөр кино тоглосон цорын ганц жүжигчин. За энд бол мэдээж Аватарын 3 анги багтана. Үүнээс гадна Avengers Endgame-ийн орлого нь $2.8 тэрбум байсан. За мөн Avengers Infinity War-ийн орлого нь бас $2 тэрбум давсан. За мөн The Guardians of the Galaxy дэг зурлаар нь Gamora-гийн дүрээр бас түүнийг сайн мэдэх байх та бүхэн. За одоогоор энэ жагсаалтын бас бусдад одоо жагсаалтад хэн байгаа вэ гэвэл мэдээж нэгдүгээр байранд байсан Samuel Jackson бол $14.6 тэрбум орлогоороо 2 дугаарт орсон. За мэдээж Scarlett Johansson жүжигчин нэг $14.5 тэрбум. Та бүгд Marvel-ийн Black Widow-ийн дүрээр сайн мэдэх бах. За 4-дүгээрт бол Robert Downey, за Iron Man-ы дүрээр нь бол түүнийг сайн мэдэх бас Sherlock Holmes-ийн дүрээр мэдэх бах. $14.3 тэрбум орлоготой. За дараагийнх нь Chris Pratt одоо $13.9 тэрбум одоо орлоготойгоор энэхүү жагсаалтыг эхний 5 байрыг эдгээр жүжигчид тэргүүлж байна. Тэгэхээр сүүлийн үед тоглосон кино болгоно нь бол бокс оффисыг тэргүүлсэн. Тэглгүй яг 2 тэгээд дээрээс нь $2 тэрбумаас дээш долларын ашиг одоо орлого олсон гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлийн мэдээлэл дэлхийн хамгийн том чипний компани болох TSMC-гийн санхүүгийн тайлан зарлагдсан байна. За тус компани 4-р улиралдаа өмнөхний мөн үетэйг харьцуулахад 35% нэмэгдсэн орлогыг бол танилцууллаа. За хэмэл оюуханы чипний эрэлт тасралтгүй өссөөр байгаа нь за ийхүү дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC компани ашиг орлого нэмэгдэхдээ шууд ашиг орлоготой бол шууд нөлөөлж байгаа. За компани үр дүн болон за LSEG Smart Estimates компани бас танилцуулдаг тайлангийн хоорондох харьцуултыг бол та бүхэнд одоо үзүүлье. За орлого $1.80 бол давсан байгаа. За харин тус компани цэвэр ашигын хувьд бол $505 тэрбум давсан байгаа. За энэ мэдээлэл цацагдсанаас бас хэдхэн цагийн дараачаар за TSMC компани болон за Тайвань бүгд Америк нэгдсэн улсад нийтдээ $250 тэрбум хөрөнгө оруулалтыг хийнэ гэдэг мэдээлэл бол 2 цагийн өмнө гарлаа. За энэхүү мэдээллийн дараачаар бас Америк нэгдсэн улсын зүгээс Тайванд ногдуулаад байсан гайлын тарифын асуудлаа бас 25-аас 15% руу бас бууруулах шийдвэрийг гаргасан гэдэг мэдээллийг бол худалдааны хилцээс бол яг одоо хэдхэн цагийн өмнө мэдээлсэн байна. За ийхүү үзэгчтэй та бүхэнд ажлынхын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар хүрлээ. Бид хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө та бүхэнд за Америк нэгдсэн улсын визний хоригтой холбоотой асуудал за хамгийн сүүлийн үед бас хөрөнгө оруулагчид болон эдийн засгийн гол анхаарлыг хандуулж байгаа геополитикийн асуудлуудтай холбоотой гарсан шинэ мэдээллүүд за эдгээрээс гадна энэ 7 хоногт бүгд найрамдахад ард улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд танилцуулагдсан байгаа. За бүгд найрамдахад ард улсын макро эдийн засгийн гол үзүүлэлт болох худалдааны эргэлт түүхэндээ анх удаа $1.80 давсан гэдэг үзүүлэлтийг 2025 онд бол гаргалаа. За харин Их Британи улсын хувьд бол 11-р сард эдийн засгийн өсөлт бол 0.3% ажиглагдаж 10% бас 0.1% агшаад исэн эдийн засгийн өсөлт бас буцаад сэргэж байгаа гэдэг мэдээлэл байна. За харин дараагийн хувьд бол 2025 оны Монгол улсын макро эдийн засгтай холбоотой чухал 3 тоо мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Ийхүү үзэгчтэй Тэнгэр телевизийн баасан гарагийн ажлынхын хөтөлбөрийн дугаар үгээр өндөрлөж байна. Бид хөрөнгийн зах зээл, бизнес, технологийн салбартай холбоотой хамгийн сүүлийн мэдээллүүдийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Эх 7 хоногт даваа гараг иргэдэд уулзцгаая.